Хэрэв та өөрийн зохиолоо манай сувгаар уншуулахыг хүсвэл доор харагдах имэйлээр илгээнэ үү? Та нарын хотын талаар сонсож байсан уу? Хинч энэ хотын талаар санахгүй. Бас тэнд ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон бололтой. Саяхан Шведийн хойд хэсэгт коронагийн хот байдаг байлаа. Гэвч ягаад ч юм бид бүгд мартаж өргсөн юм. Би алга болсон корона хотын байсангих газраас холгүй Каликст ажилдаг цагдаагийн офицер. Тэр газар хот байсангих улмар байдаггүй. Харин айн хөвчл бий. Гэхдээ гэр бүлийн минь түүхэн дэх зарим нэгт даалууд энэ газар бодтор байсан гэдгийг сануулдаг юм. Бүхэл дэлхий зүгээр л мартчихсан хэрэг. Би яаж бас яагаад гэдгийг нь төсөөлж чадахгүй байна. Гэхдээ надад хурж болох таамаг бий. Миний хувьд анх хоёр Румын жимс төвөгч нар ажил дээр минь ирж ойд олсон зүйлийнхээ талаар мэдээлэх гээд энэ бүхэн эхэлсэн юм. Тэд яг юу харснаа тайлбарлах хангалттай хэмжээний швед эсвэл англи хэлний мэдлэг байгаагүйч юу ч байсан тэднийг өгтлэн айлгах нь надад ойлгомжтой байлаа. Миний ойлгосноор хүний цогцтой холбоотой хэрэг байх шиг байсан. Орчуулагч ирэх үед тэд хажуугийн хотоос холгүй газар 10 наснаас томгүй жаахан хүүхдийн цогцтой таарсан нь ил болов. Тэд түргэн тусламжийн машинд сууж цогцыг олсон газрыг замчаалахад би болон өөр хоёр журмын нөхөд минь араас нь даган хөдөлсөн юм. Бид тэнд хүрэх үед нар зузаан манд хожигдсон жаргаж байлаа. Төв замаас бууж цогцос байгаа зүг алхахдаа би ганц янжуурс хорж амжсан. Үхсэн хүүхдүүдтэй зууралдах болоход надад жаахан тоохгүй байдаг юм. Гэхдээ би ийм хэрэгүүдтэй өмнө нь учирчл байлаа. Яах вэ? Машины ослоод. Тийм ч учраас надад сүртэй зүйл биш байв. Энэ миний хувьд зүгээр байдаг л ажил төдий шүү дээ. Эсвэл би тэгжил бодсон байх. Бид ойртох үед өнөө хоёр Румын зогсож үүнээс илүү ойртоос татгалзав. Тэд нөхцөл байдлаас болж нэлийн цочирдсон нь харцнаас нь нийл байлаа. Нэг маань тэдэнтэй үлдэхэр болж бусд нь өрүүлжлүүлэн яв. Бид одоолгүй Европ төвөдрөх үеэр цанд хожигдсан бололтой том буул чулуу олсон юм. Хамтрагч маань хэсэг тойрч алхаж байснаа чөтгөр харсан аятай царайн цон хийсэн байдалтай гүйж ирээд миний өмнө бөөлжиж орхив. Тэрний цаана ногч гэж тэр сандрангуй хэлв. Би ч юм асуулгүй араас нь шинжээч нарыг дагуулan шалгахаар шийдэв. Бидний бул чулууны цаана олсон зүйл яасан ч хэвийн зүйл биш байв. Шаргал үстэй жаахан охины тал бий. Бул чулуутай яг л сүнс болоод нэвт гарч байхдаа буцаад хүн болоод гацчихсан мэт нийлсэн байлаа. Эсвэл дараа нь хамтрагчийн манд дүрсэлснээр охин чулуу руу шилжээд орчихсон юм шиг. Яг л уран зөгнөл цохол шиг. Охины галантай өхмөл харцсан амьд бидний мэдэхгүй эмгэнэл түүхийг өгүүлж байлаа. Түүний их зовсон байж болзошгүй хов зайнаас нь жиргсэн шинжээч нар шууд л нүдийг нь намраасан. Харин би харц салгаж чадаагүй. Би хизээч шүтлэгтэй хүн байгаагүй л дээ. Гэхдээ энэ бүхэн намайг өмнө нь итгэдэг байсан бүхнээ эргцүүлэхэд хүргэсэн юм. Тал нь бол чулуун залгагдаж хачирхалтайгаар өгсөн охиноос болсон юм биш. Охины нэг зүйл өөр байв. Намайг дотроо хоосорсон мэт болгосон ямар нэг зүйл. Яг л сүг сүнснээс минь тастаж аваад зүрхэнд минь хоосон нөхүүлдээснийг өмнө нь мэдэрсэн уу гашуугаар дүүргсэн мэт гаслантай мэдрэмж. Миний охиныг таньсан минь үүнийг улмалд ордуулсан. Гэхдээ яаж хаанаас түүнийг таньдгаа хэлж мэдсэнгүй. Түүний нүур яг л нойрны халуунд мартагдсан зүүд мэт байв. Шинжээчид цогцыг шалгах зуур бид цуглан хоорондоо хэлэлцэж нөхцөл байдал дүгнэлт хийх гэсэн ч тусыг изолов. Бид хэргийг судлаж байх явцад би баримтуудад төвлөрч байлаа. Охин ягаан цовтой байсан ба халааснаас нь хачин харагдах цэцэг олсон. Өнгө нь хурц ба цохны 70 мэт хэлбэртэй. Тэгээд бас биднийг улам төөрөгдүүлэхэд хүргэсэн нь номын сангийн үнэмлэхтэр корона хотын номын сан гэж бичсэн нь байв. Үнэмлэхтэрх жаахан хүүхдийн гаргацгүй бичгээр бичсэн нэрийг нь уншихад Изабелла Лексэлиус гэсэн байх нь бүхэл ертөнц намайг тойрон жижигэрхэл болгов.
"Эн чин таны овг үстэ ирхмээ" гэж хамтран зүтгэгч маань хэллээ. Тийм ээ. Надад өөр хэлэх эсвэл бодох зүйл байсангүй. Тэгвэл та надад охиноо таних уу? Би сайн мэдэхгүй юм аа. Гүү. Би түүнийг амьдралдаа урт хожид огт харж байгаагүй юм байна. Бодвол тохиолдол биз? Тэгвэл наадах чинь харин их том тохиолдол байна дээрх мэ. Үүнд нь би хариу өгсөнгүй. Газар бас нэг юм байна гэж шинжээч нарын нэг хэллээ. Охины доорх цустай хөвд дээр дэвтэр байх нь тэр. Бодвол гараас нь сулраад унсан биз. Би дэвтрийг аваад нээж үзв. Дэвтрийн хуудсууд охины бичгийн хивээс өөр жижиг бичвэрээр дүүрсэн байлаа. "Ирхмээ" гэж шинжээч нарын нэг намайг дуудав. "Би цогцыг буулгахын тулд багаж авчрах хэрэгтэй байна." Би ч нэх оошоолгүй. "За" гэж л орхив. "Бас нэг зүйл байна л да" гэж шинжээч хэлв. Би дэвтрийг нотлох баримтын ууданд хийгээд "Яасан?" гэхэд "Хэтэрхий их цус байна" гэж шинжээч газар руу заалаа. "Юу гэсэн үг вэ хэтэрхий их цус гэж би асуув. "Хадны доор байна ирхмээ. Ийм их цус ганц хүүхдээс гарна гэж байхгүй." Би ч хэсэг дууга хураагаад "Бүгдээрээ илүүдээр багшнууд аваад буцаж ирээ" гэв. Дараах өдөр нь бид амжилттайгаар охины биеийн дээд хэсгийг салгаж моргод аваачин шинжилгээнд оруулсан. Бас бид кранаар бул чулууг өргөх гэсэн ч байрнаас нь огт хөдөлгөж чадаагүй. Оронд нь бид доош нухсан ч бид өөр биеийн хэсгүүд олоогүй. Тэр өдөр бидний хийж чадах ганц зүйл нь чадах чинээгээр их цусны дээж авах байв. Цогцыг шинжлэж байх үеэр би дэвтрийг уншсан. Үүнд охиныг алсан байж магадгүй солиотой хүний гимээр зохиомл түүх бичээстэй байна л гэж би бодсон. Хэдэн 7 хоногийн өмнө лабаас залгах хүртэл шүү дээ. Би одоо ч үүнд итгэж чадахгүй байгаа. Гэхдээ үүнээс өөр гаргалгаа байсангүй. Охины овог минийхтэй ижил байсан тул тэд түүний ДНХ-г минийхтэй харьцуулсан юм. Би хэнийг ч надаас ямар нэгэн зүйл сэжиглээсэй гэж хүсээгүй. Гэтэл харимжийн байдалд хүргэсэн нь 10 орчим насны энэ охин Изабелла миний охин болж таарсан. Би энэ бүхэн боломжгүй гэдэгт итгэлтэй байсан л да. 10 жилийн өмнө би хуучин их нэртэйгээ амьдардаг байсан. Бас би хизээч түүний араар тавьж байгаагүйгээс гадна бид хоёрын дунд хүүхэд байгаагүй. Би дахиад 5 жил цуг амьдарсан учраас тэр хугацаанд тэр жирэмсэн болсон бол би мэдхэл байсан. Бас болоогүй шинжилгээнд ч асуудал байхгүй болж таарсан. Доор дэвтэр дэх бичвэрийг хавсаргалаа. Корона хотыг санаж байгаа эсвэл тэнд амьдарч байсан хүн байвал хэрэг танд ямар нэгэн мэдээлэл байгаа бол наадтай холбоо бариарай. Тэгэхээр дэвтэрт бичээстэй байснаар миний нэрийг Хелена Фредриксон гэдэг 5 жилийн өмнө би өөр хүн байж билээ. Би залуу бас цог жавхагарч дүүрэн байсан юм. Амьдралд маань сайн сайхан бүхэн байсан ба надад хүсэл мөрөөдөлж бас байж билээ. Харин одоо тэр бүхэн ард хоцорсон. Надад үүнийг бичих хангалттай цаг алга. Гэхдээ би бидэнд юу тохиолдсон талаар өгүүлэх гэж хичээе. Манай суурин болон бас надад юу тохиолдсон талаар өгүүлье. Миний ярих гэж буй үйл явдал 2013 оны 7 дугаар сарын 9-нд болсон юм. Би Корона хотод зэдүү Изабеллага улаан төглийн нээлт рүү авч явахаар зочлоод байсан юм. Хотын шин цэцэрлэгт хүрээлэн уг хүрээлэн шивэддэг хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох гэж байв. Харин Изабелла эцэг эхээсээ дагуулж явахыг гуйсан боловч тэд хоёул ажлын улмаас боломжгүй байсан тул надаас тусламж хүссэн юм. Изабеллад хэрэг гарах бүрт эцэг эхийнх нь хамгийн найддаг хүн нь би байв. Харин одоо юу болсныг бодохоор тийм биш байсан ч болоосай гэж хүсэх юм. Бид нээлтээс хэдэн цагийн өмнө нэлээд эрт ирсэн юм. Очрлож бүхэл өдөржин зогсохгүй гэж тэр шүү дээ. Цаг агаарч сайхан байв. Өглөө эрт бороо орсон нь миний сэтгэлийг жоохон зовоосон ч бидний ирэх үед хотод бүлтийгч үйл байсангүй. Изабелла биднийг хөгжилтөнд гэхээс баярлаж
ам хуурай байхгүй чалчхан үр зүрхийг минь дэвтэж байв. Төв удамж зэвсэгт хүчний жагсаалаас болж хаагдсан нь бидний төсөөснөөс жоохон удаж байж парк руу очиход хүргэсэн. Энэ бидний санааг нээх их зовоогоогүй. Харин ч баярын уур амьсгал нэмэгдүүлж байлаа. Бид хотын төв талбай Фрежад хүрэхийн тулд автобусанд сууж шар бизнесийн цамхгийн туслах зам дээр буув. Швед дэх хамгийн өндөр барилга. Эндээс улаан төгөл рүү алхаад хурж болохоор байв. Биднийг тэнд ирэх үед хүмүүс хаасайгүй байлаа. Гол дагуу заваар олон хүмүүс айлчилсныг бид мэдээгүй тэр. Гэсэн ч Изабеллагийн санааг зовоосонгүй. Харин би түүнийг удахгүй өлсөж уур амьсгалыг нь эвдэх байх гэж санаа зовсон ч аз болоход шарсан зайдас зарж байгаа тэрхтээ хүн бидэнтэй таарсан. Би Изабеллад нэгийг хийжүүлсэн ундаатай авч өгсөн. Би түүнд түргэн хоол авч өгөх бүрт эцэг эхэн дурамчхан байдагч ийм өдөр тэд намайг ойлгох байхаа гэж бодсон. Зайдасны худалдаач нь бас улаан шаар зарж байлаа. Изабелла нэгийг авмаар байгаагаа хэлгээд би түүнд бүхэл өдөржин шаар барьж явах хэрэгтэй болох ба бас дотор ороод хангалттай ахийг олж болно гэдгийг ойлгуул гэсэн ч намайг сонссонгүй. Өөр яалтай билээ, хайртай зэдэ нэгийг аваад л өглөө. Харин энэ үед хинч бидний амьдрал хэдхэн минутанд оронгороо иргэн гэдгийг гадарлаачгүй явсан юм. Изабелла санаандгүй шаараа алтхад би түүнийг ойлгох байхтай гэж санаа зовсон ч тэр нэх их тоосонгүй. Бид шаарыг салхин туугтан дээш хөөрхийг анхааралтай харж зогссон. Удалгүй цулгаа цэнхэр тэнгэрдэх улаан цэг гинэтгэн л алга болох нь тэр. Хаашаа алга болчих вэ гэж Изабелла асуулаа. Би тайлбарлаж чадсангүй. Шаар зүгээр л замхраад алга болчихсон. Намайг мэдэхгүй хагарсан юм болов? Гэхэд гинэт хүмүүс эргэн тойронд хашгирах нь тэдний баяр хөөрийн дуу чимээг санаа зовнилоор сольж орхив. Ямар нэг зүйл болж байгаа бололтой гэхдээ юу гэдгийг нь мэдэх хүн байсангүй. Аюулын дохой бизнесийн цамхгаас гарч байгаа бололтой агаар цангин нь цорайтав. Өө бурхан минь гэж нэг эмэгтэй ойрлон барилга өөд заалаа. Барилгын дээд хэсэг нь алга болчихж. Юу болсныг харах тийм ч хэцүү байсангүй. Эмэгтэй зөв байлаа. Хамгийн өндөр барилгын дээд хэсэг яг л хутгаар зүссэн мэт алга болсон байв. Изабелла үүнийг олж харахад арай л намхан байсан ч хөөрхий охин эргэн тойрныхоо хүмүүсийн авираас ямар нэгэн зүйл буруу байгаа гадарлан санаа зовнингүй нэлт байв. Би зүүн совиндаа хөдлөгдөж бид эндээс холдох хэрэгтэй. Би энд аюулгүй гэж бодохгүй байна. Гэхэд Изабелла нулимс туслуулсан. Гэхдээ нээлж яах юм бэ? Бид дараа нь буцаж ирж болно штэ. Гэд түүнийг олны дундаас дагуулan гарлаа. Нэг зав хөдлөх гэж байхад нь бид ч хурдхан очиж суув. Өөр хэдэн хүн нэгдсэн ч хүмүүсийн ихэнх нь бүх зүйлийн учир олдно гэж найдан үлдсэн юм. Изабелла ойлсон ч уурлаагүй байлаа. Зав голын иргэн дагуух буудлаас аажмаар хөдлөх үед ард үлдсэн хүмүүсийн дунд ямар нэгэн өвмэн гарав. Би юу болж байгааг хараагүй гинэтгэн бүгд айдас тавтан хашгирч ус руу гүйн орцгов. Тэд ямар нэгэн зүйлээс зүгтэж байгаа бололтой байсан ч яг юу болохыг нь би хараагүй ч хүмүүс бие биенээ дэвслэн гол руу үсрэн орж сэлж зүгтгийг харсан юм. Энэ аимшигтай дүр зургийг айсан Изабелла хашлах даван харахад хэтэрхийн намхан байсан нь азтай хэрэг байв. Дараа нь гамшигын үеийн тохиолдол ойртож буй сүрлийг зарлах хаятай чангаар орилов. Бүгдэд асуулт байвч хариулт нь байсангүй. Ихэнх хүмүүс бид алан хядагч нар эсвэл орсуудын халдаалгад өртөцгөөж байна гэцгээж байлаа. Би утсаа гарган эгч рүүгээ залгах гэсэн ч сүлжээ байсангүй. Изабеллагийн утсаар залгасан ч бүтсэнгүй. Удалгүй би хүн бүрийн утас сүлжээгүй байгааг мэдсэн юм. Гол дагуу урсах зав дээрх хүмүүс цонхоор юу болж байгааг харахыг хичээвч харагдах ганц зүйл нь хачирхалтай байдлаар зүсэгдсэн бизнесийн шар цамхаг байв. Хардаа би ийм том шуу харж байгаагүй юм байна гэд Изабелла тэнгэр рүү заалаа. Тас хар шуу мэт амтан бидний дээр тойрон нисэж байв. Хэлэхэд хэцүү байсан ч тэр юм биднийг харсантай адил тэр биднийг хараад гайхсан нь харагдав. Өлөмж том шуу эсвэл өөр юу ч байлаа гэсэн тэр юм бидний сандарч бодолсныг айдсаар сольж өргсөн юм. Бид нэр яг юу болсныг мэдээгүйж уг явдал алан хядагч нар эсвэл гадаадын хүчин зүйлээс огт холбоогүй зүйл байлаа. Итгэх
хэцүүч бас үгүйсгэх боломжгүй зүйл. Завь бидний голын доох нь Фряжа талбайн ойролцоо буулгав. Хүмүүсийн байдал сандарсан мэт байсан ч хэн ч юу болж байгааг мэдээгүй байв. Зарим нь машинаа асааж хотоос зугтах гэж байхад, зарим нь хаа нэгтэйг үйлдэж байлаа. Магадгүй хайртай хүмүүс рүүгээ. Харин ихэнх хүмүүс цагдаа, хотын ажилтнууд, эсвэл жагсаалт байсан цэргийн албан хаагчдын иргэн тойронд бөөгнөрч мэдээлэл авахыг оролдож байлаа. Гэвч тэдэнд зөвхөн нэг л хариултыг дахин хэлж байсан нь юу ч тодорхойгүй байгаа бөгөөд гэртээ буцаж радиогоор мэдээлэл хүлээхийг сануулв. Бид тог цахилгаан байхгүй байхад яаж радио сонсох юм бэ? Гэх настай эмэгтэй хоолой сонсогдлоо. Төвний ч зөв. Хориод хаалга цонхоо хаа. Тэгээд тог ирэхийг хүлээ. Гэж цагдаа хэллээ. Бид юу болоод байгааг мэдэх юм алга. Гэхдээ байж болох хамгийн аюулгүй зүйл гэвэл зааварчлаг дагна. Хэдхэн метрийн зайд болсон зүйл түүний яриаг тасаллаа. Хотыг орхихыг оролцсон анхны хүн. Чанга дуутай мотоцикл унсан нэгэн эр буцаж ирсэн байлаа. Би Изабеллаг төвөрөнд тайвшруулж байхдаа мотоциклтэй эрийн хэлэх гэсэн үгийг сонсохыг хичээж байв. Би түүн рүү ойртохын тулд хүмүүсийн дунд чихэлдэн ойртлоо. Тэр талбайн төв рүү алхан гарч Фряжагийн хөшөөний суурин дээр гарч зогсов. Цөөн хүн түүний үгэнд итгэсэн ч тэнгэрт байсан амьтныг харсан хүмүүс түүнийг үнэн ярьж байгаад эргэлзээгүй. Хэдий энэ нь боломжгүй зүйл мэт санагдаж байсан ч хотоос гарах ямар ч арга алга гэж тэр хүн өгөлдлээ. Төв зам хотын цахад тасарсан байна. Тэнд зөвхөн сэрэнгэл байсан. Би тайлбарлаж чадахгүй нэ. Уучлаарай. Гэхдээ бид өтгөн сэрэнгэнд бүслэгдэж гарах гарцгүй болсон байна. Тэгэхээр энэ үнэн байх нэ гэж цагдаа өөртөө бовтонлаа. Борхон минь гэж үнэн байж. Би түүнээс юу гэх гэснийг нь асуух гэсэн ч тэр ихэндээ миний асуултыг тоосонгүй. Миний гайхширлыг тэр анзааран бас зэд үгийн минь нүдэндх нулимсыг хараад над руу ойртон аяархнаа. Жагсаалыг хянаж байсан нэстэг тэрэгтэй холбоо тасрахын өмнө нисгэгснийг утгагүй зүйл яриад байсан юм. Тэр осолдож байхдаа түүний сэнсийг нэг зүйл тасалсан. Тэгээд бүх зүйл ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн гэж хэлсэн. Харагдах орчин нь шүү дээ. Тэр осолдохын өмнө баруун зүгт фэрэнг, зүүн зүгт далай харсан гэж орилсоор сүрсэн. Илүү олон мэдээлэл ирсээр цуур яриаг бодит байдлаас ялгах боломжгүй байсан ч бүгд нэг л түүхийг өгүүлж байв. Хотын иргэн тойрондох бүх зүйл нэг дор өөрчлөгдсөн байв. Хот өөрөө хിവэрэ байсан ч дээр нь байгаа тэнгэр өөр байлаа. Эцэст нь аимшиг тохиолдлууд намжиж, машинуудын дууд тохио зогсож, хүмүүсийн шуугаа намдав. Хотыг жихүүдэс төрүүлэн намгүн байдал бүрхсэн байлаа. Энэ мэдрэмж зүүд зэрэглээ мэтэл байв. Би юу болж байгааг ойлгоогүй. Зэдүүдэд тайлбарлах гэж оролцсон ч тэр дөнгөж 5 настай байсан учраас ойлгоогүй. Тэр эцэг эхтэрээ харахыг хүссэн ч би юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Тэр ядарсан байсан тул ойролцоох буудалд өрөө авлаа. Удалгүй хотын эдийн засаг уналтанд орсон ч энэ шинэ үл мэдэгдэх ертөнцид эхний хэдэн өдөр хүмүүс мөнгийг төлбөр болгон хүлээн авсаар байв. Үүний дараа 5 жил тасралтгүй сорилт, зовлон бэрхшээл үргэлжилж ямар ч тусламж аврал ирэх найдваргүйгээр амьд үлдэхийн төлөө тэмцэл болж хувирсан юм. Энэ бүхэн эхний шөнөөс л тодорхой болсон юм. Бидний мэддэг нар шиг боловч танигдахааргүй өөр хажирхалтай нар баруунаас бус хойд зүгт жаргаж тэнгэр даяар үл таних оддоор дүүрсэн байлаа. Өрөөнийхөө жижиг цонхоор би тэднийг ширтгэхдээ бишрэх мэдрэмж биш, харин төөрсөн мэд мэдрэмж төрж байлаа. Эдгээр олон жилийн турш хамгийн хажирхалтай мэдрэмж нь годомжинд буй танил мэдрэмж болон бүхнээс тасарсан гэдгээ мэдэх мэдрэмжийн хоорондох зөрчил байсан болов уу? Магадгүй энэ нь хүмүүс хотын төвд ойр байхаар шийдсэн шалтгаануудын нэг байх. Тэд өөрсдөө гэртээ байгаа гэсэн хуурмаг давтаж, харин дотоод сэтгэлдээ мэдэж байсан. Тэд үл таних ертөнцөд гатсан гэдгээс зүгтах аргагүй байв. Тэгээд цонхороо тонгоох үед би дуу чимээ сонссон. Хүмүүсийн хашгирах, буун дуу, хаашаач явж чадахгүй замаар ухаангүй давхих машинуудын чимээ. Бас хаяа нэг сонсогдох жихүүдэс төрүүлэн уйлах дуу. Тэр шөнө яг юу болсон бэ гэдгийг би хэзээ ч хараагүй. Энэ 2 сая гаруй хүн ам үрд өөрчлөгдсөн юм. Би цонхоо хаагаад Изабеллагийн хамт орныхоо араар нуугдсан. Тэр ээжигээ дуудан уйлахыг хүссэн ч
Би жижигэрсэн амийг нь гараараа таглан барьсан юм. Шүн дунд илүү тайван байсан. Магадгүй бүгд гадагшаа гарахаас айсантай холбоотой байх. Өдөр нь би удалгүй ойлгосон зүйл нь аюул хотын гаднах үл мэддэг ширэнгэн ой биш, харин дотор нь байгаа хүмүүсээс ирж байлаа. Гэмт хэргийн хэмжээ хэр их байгааг тодорхойлох боломжгүй байсан ч өөрийн нүдээр харсан зүйлсээс хэлэхэд тонол дээрэм, бүр аллаг гээд гэмт хэргийн төвшин их хэмжээгээр нэмэгдсэн юм. Гэсэн хэдий ч энэ нь бүрэн эмх замбраагүй байдал биш байв. Цагдаа болон жагсаалд оролцсон хэдэн цэргийн анги нэгтгэлүүд хотын амин чухал дэг журмыг хадгалсаар байв. Энгийн иргэд зэвсэггүй байсан тул цагдаа цэргийнхэнд иргэдийн зүгээс аюул занал учраагүй. Тийм ч бололгүй бусдыгаа манлайлах нэгэн гарч ирсэн юм. Нөгөө мотоциклтай ир. Хэдэн 7 хоногийн дараа хүмүүр тайвширч зохицон ажиллаж эхэлсэн. Дэлгүүрүүдэд үлдсэн хоол хүнс ихэвчлэн шудраг хуваарлагдаж ажил хийх боломжтой хүмүүс ямар ч хэрэгэлзээгүйгээр чадхаа хийж байлаа. Тэр дундаа би ч гэсэн. Тухайн үед их сургуульд ажиллаж байсан эрдэмтэд юу болсон тухай ойлгож чадаагүй. Хэдэн зуун иргэдийн тусламжтайгаар тог цахилгаантай болгох жижиг цөмийн эрчим хүчний станц барьж чадсан. Би голцоо тэр төсөл тусалж байсан. Цөмийн физикийн талаар юу ч мэдэхгүй чадах хэрээрээ туслалцаа үзүүлж байв. Хүмүүсийн хувьд бид ямар агуу зүйлийг бүтээж чадсныг харах гайхалтай байлаа. Өхөл зовлон донд байсан ч гэсэн зүрхэнд минь бахархал төрж байв. Гэсэн хэдий ч энэ ертөнцид өнгөрүүлж би бидний цаг хугацаа хялбар байсангүй. Бүр тэрнээс ч илүү. Эхнийх нь хоол хүнс, усны хангамжийн асуудал байв. Зарим хүмүүс цэцэрлэгт хүрээлэн буудай төмс зэргийг тарьж чадсан ч энэ нь хангалтгүй байлаа. Бидний хоол хүнс, усны нөөц дуусаж байв. Заримдаа бороо ордогч борооны усыг уух аюулгүй гэж цөөхөн хүн л үздэг байв. Энэ асуудалтай тэмцэхийн тулд мөн бусад асуудлуудад шийдэл олох зорилгоор ширэнгэн ойроо судалгааны багуудыг илгээдэг байв. Гэхдээ энэ багууд ихэвчлэн адилхан төгсдөг байлаа. Өөрөөр хэлбэл хинч буцаж ирдэггүй байв. Хаяа ганц нэг хүн хот руу буцаж ирж чаддаг байсан нь тэд өөрсдийн дүрээр ирдэггүй байв. Ширэнгэн ойд ямар нэгэн зүйл тэдний сүнсийг олзолж зөвхөн биеийг л эргүүлэн явуулдаг мэт байв. Хоёр дахь асуудал бол байгаль. Эхний хэдэн сар байгаль биднийг өршөөсөн ч тог цахилгаанаа эргүүлж авснаас хойш байгаль бидэн рүү дайрч эхэлсэн. Би үүнийг өөрийн нүдээр харахаас өмнө хэсэг хугацаа өнгөрсөн ч гэнэт санамсаргүй байдлаар нууцлаг амьтад хотод орж ирдэг байлаа. Заримдаа тэд зүгээр л хотын дундуур явж эргэж ирэхгүйгээр алга болдог байсан. Шинээр элсэн цагдаа эмэгтэй надад нүцгэн цэнхэр няраа хүүхдийг даагаж явсан гэж ярьсан. Тэр хүүхэд дүнсгэр алхасаар хотод орж ирээд буцаад гарсан гинлээ. Заримдаа тайлбарлахын аргагүй мангасууд хотын гудамжинд цөөрөл авчирч аль болох олон хүнийг хөнөөгөөд хаанаас ирсэн газартаа буцаж явдаг байв. Нэг удаа үүнийг би өөрийн нүдээр харсан юм. Цулгай цагаан олон зуун улаануудтай авраг жагаан хөлд гинэт сувгийн хоолойны нүхнээс гарч ирсэн. Тэр юм яг л юу хийж байгаагаа мэдэж байгаа мэт хурднаар барилгын хандааган авирч дээд давхрын цонхоор орчихсон. Үүний дараа барилгын доторх хүмүүсийн аимшигтай ойрлолдон сонсогдож эхлэв. Цөөн хэдэн хүн зугтаж чадсан ч бусд нь бүгд хэрцгийгээр тасдан хөнөөгдсөн байсан. 60 хүлт 5 минутын дараа орцны хаалгаар гарч ирэхэд түүний цагаан бөгөөд хэлхээтэй бие нь цусаар бодогдсон байлаа. Тэгээд тэр юм сувгийн хоолойроо буцаж орон алга болсон юм да. Эдгээр дайралтууд бид бүгдэд айдас сандарлыг төрүүлдэг байв. Хэдийгээр ийм зүйл байнга тохиолддоггүй ч хангалттай олон удаа болж байсан тул хүн бүрэл өргөлж төгшүүртэй явдаг байв. 3 дахь асуудал хожим мэдэгдэх болсон. Энэ асуудал нь эрүүл мэндийн асуудал байв. Уг өвчин ямар нэг халдах зам байгаа эсхийг нь хэлэх хэцүүч. Хүн амын нэг орчим хувь нь уг өвчнөөр өвдсөн. Эхлээд халуурдаг. Тэгээд аажмаар бид нь ямар нэгэн мутанц үүсэж эхэлдэг. Эдгээр мутанцууд нь ихэнх нь хохирогчдыг дахир дутуу, гажигтай болгодог байсан ч ховор тохиолдолд тэдний биед ашигтай мэт шинжүүд хөгждөг байв. Хамгийн сонин тохиолдол нь нэгэн залуу охины духан дээр 3 дахь нүд ургасан явдал байв. Шинэ нүдний солонгон бүрхүүл гоёмсон өнгөөр гялалзаж охин тэр нүдээр бусдын сэтгэл хөдлөлийг харж чаддаг байлаа. Энэ хямралын ихэнх үед өвчтөе хүмүүсийг ширэнгийн мангасууд шиг л ад үзсгэж байв.
Шеренгийн амьтад тэдэн рүү дайрдаг үг гэдг нь нотлогдох үед улмалт ордсон. Нэг удаа Фрежигийн талбайд хүмүүс олноор цугларч өвчтөе хүмүүсийг хотоос хөөхөр завдаж байлаа. Аз болж энэ үйлдэлийг цэргийнхэн зогсоож чадсан. Гэсэн хідээж эцэст нь өвчтөе хүмүүсийг ширэнгэн ойроо явуулсан. Тэднийг зайлуулахын тулд биш. Харин энэ ертөнцийн байгаль дархлаатай байдлыг нь ашиглах зорилгоор энэ арга хэмжээ асар их амжилт олж хоол хүнс усны асуудлыг эцэст нь шийдвэрлэсэн. Тэд ширэнгээс жижиг хөхтөн амьтад агнаж бас жимс новоотой эрцгээдэг болсон нь хүнсний асуудлыг шийдэж чадсан. Энэ бидний хувьд томоохон эргэлтийн цаг байлаа. Тэгээд ахин аз тохиов. Өмнө нь загас агнуурын оролдлогууд бүтлгүүтэж байсан ч гинэт голын хаасаагүй загас үзэгддэг боллоо. Удалгүй бид загаснуудыг далаад гардаг болон эрэгт ойрцдог тодорхой үе шаттайг мэдэж авсан. Гэвч загас эрэгт ойртох үед хотын дээгүүр 7 хоногоор үргэлжилдэг учир битүүлэг нийльягаан аянг цахилгаантай шуурах садаа болдог байлаа. Гэсэн ч бид амьд үлдэж чадсан. Олон хүн амиа алдсан нь үнэнч амьдрал үргэлжилсээр байсан юм. Дараагийн 5 жилд олон гамшиг тохиогоогүй. Бас амьд үлдэх нь бидний гэртээ харих хүслийг мартахад хүргэсэн. Изабеллач том болох тусам ээж аавыгаа санах нь багасж байв. Цаг хугацаа өнгөрсөөр 2013 оны 7 дугаар сар гэхэд ихэнх хүмүүс өөрсдийнхөө гацсан энэ ертөнцид аль хэдийн дассан байлаа. Амиа хорлсон хүмүүс байсан ч ихэнх нь эндээ ингээд амьдрахыг илүүдсэн юм. Харин хоёр дахь үйл явдал бид бүхнийг өөрчилсөн юм. Эхнийх нь далаад хийгдэхэр болсон экспедицийн аян байв. Хотын захад байсан тансаг аяллаа хөлгөөр хэдэн зуун хүн ихэнх нь ирчүүдээс бүрдэх баг адал явдал эрэлхийлж магадгүй бид хаана ирснээ олж мэдэх хэрэлд мордсон юм. Энэ нь ч бидэнд урам зориг өгч мянган хүний хамтаар Изабелла бид хоёрч удаанаар далаа руу явсан орох хөлөг онгоцыг өдөж өгөхөөр цугларсан юм. Энэ бүхэн 5 жилийн өмнө паркийн нээлтийг хүлээж зогссон тэр өдрийг санагдуулж билээ. Бүгд л Бердодо Эспера хөлгийг жаргах нарны зүг цэг болон жижигрэн холдохыг харцгааж байлаа. Бид тэдний гайхалтай адал явдалтай учрандаа гэд төсөөлж шууд л эргэж ирэхийг нь тэсэн ядан хүлээж билээ. Гэвч бидний урд хожид харж байгаагүй нүсэр зүйл уснаас гарч ирж Бердодо Эсперог бүхэлдэн залгичихсан. Зарим хүмүүс хашгирч харин босд нь цөхрөлийн нулимс унгаж байлаа. Энэ нь хотод томоохон цохилт болсон. Тансаг зэрэглэлийн томоохон хөлөг онгоцыг ганц амьсгаагаар бүхэлдэн заргах чадaltaй оршихуй байгаа гэдэг нь л олон хүний ирээдүйд итгэх итгэлийг таслахад хангалттай байв. Дараагийн үйл явдал харин өөр хэрэг байв. Гайхамшигч гэж хэлж болох юм. Тэр явдал Бердодо Эсперогийн сүрлээс ердөө сарын дараа болсон юм. Хотын ертөнцөд ирэх үед 15 настай байсан залуу цэрэг нэг зүйл олсон нь Фрежа талбайд тодорхой хэсэгт бидний ирсэн ертөнцийн радио дахиаг хүлээн авч болж байгааг олж мэдсэн нь байв. Тэр нь Сентвэ Микс гэх хөгжмийн чиглэлийн сувг байв. Итгэл найдвар дорхнол буцаж ирсэн юм. Гэхдээ энэ удаад бидний сүүлийн 5 жилийн хугацаанд өөрсдөө итгүүлсэн худлаас өөр зүйл байв. Энэ нь бидний хайртай хүмүүстэйгээ ахин уулзаж гэртээ харих гэсэн итгэл байв. Их сургуулийнхын ойр хавийг судлаж дохио хаанаас гарч байгааг олохыг хичээгээд амжилт олоогүйч удалгүй Фрежа талбайн яг доороос гарч байгааг илрүүлсэн юм. Тэр газрыг эрдэмтэд судлаж байх хооронд энгийн иргэд олноороо цугларч байв. Тэд бүгд л янз бүрийн радиотой ирсэн нь яг л жаахан хүүхэд чихмэл тоглоом тэрэн өөрийгөө тайтгаруулдаг шиг Сентвэ Микс станцыг хүлээн авч алдсан гэр орныхоо амтыг дахин мэдрэх гэж найцсан нь тэр байв. Мэдээж радио станц сонсогдох талбай хэтэрхий жижиг тул цагдаа нар ирж эрдэмтэд шаардлагатай зай гаргаж өгөхийн тулд бүх хүнийг тараах хэрэгтэй болсон ч хэд хоногийн дараа эрдэмтэд Фрежагийн хөшөөний хөлд том чанга яриг суйрлуулан дохиог сонсохдоо ашиглаж болох хүлээн авахчтай болгосон юм. Өдөр шөнөгүй хөнгөн гунигтай синтетик хөгжим бүх хотоёор тасралтгүй ихшилж байлаа. Хүмүүс шөнө оройн аюулыг үл хайхран хөшөөний эргэн тойронд цуглардаг шин зан үйлдэл болсон юм. Өдрийг дуусгаад мөргөл үйлдэх мэт хөшөөний эргэн тойронд суудаг нь бидний залбирлын шинэ хэлбэр болжээ. Үнэн дээр хүмүүсийн талбайд тэгтлэн татсан зүйл нь зөвхөн хөгжим биш байсан бөгөөд харин түүний их үүсвэр байв. Гэлээж тэдний зүрх сэтгэл дэх бүх итгэл хүсэл мөрөөдлийг тээсэн тэмдэг болсон электрон аюулгүй удалгүй өөрийн бэлэг тэмдэг болжээ.
Заримдаа хүмүүс босож бүжгэлдэг байсан ч баяр гуниг холилдсон тэр мэдрэмжийг тайлбарлах хэцүү байлаа. Харин нэвтрүүлгийн хөтлөгчнөр үг хэлэх болгонд хот даяараа чимээгүй болж анхаарлаа төвлөрүүлдэг байв. Тэд ихэвчлэн тоглуулж буй хөгжмийн талаар ярьдаг байсан бөгөөд хот дүүрэн хүмүүс тэднийг бараг шүтэг шахам сонсдог гэдгийг тэд даанч мэддэггүй байлаа. Гэхдээ ховор тохиолдолд тэд гадаах ертөнцийн тухай ярьдаг байв. Тэр мөчид бидний зүрх бүгд хүлээлт дунд зогсчих мэт санагддаг. Тэд бидний тухай хаана алга болсныг маань олж тогтоох гэж яаж хичээж байгааг биднийг эргүүлж авчрах талаар ярих болов уу гэх мэт. Гэвч хизээч бидний тухай мэдээд уулдаагүй. Тэд биднийг аль хэдийн мартчихсан юм шиг эсвэл хизээч биднийг мэддэггүй байсан мэт санагддаг байв. Корона хотын эмгэнэл төв тавилан хизээч сөхөгдөөгүйч бид итгэл найдвараа алдаагүй. Их урт хугацааны турш энэ түүхийг өчсөний эцэст би одоо тэр цаг мөч рүү төхөж байна. Олстой холбосон зүйл бүр нүхний ороод орж алга болох үед Олс яг 5 жилийн өмнө хуурж тасарсан тэнгэр багансан барилгатай адил зөвсөгдөж тасарсан байдаг байлаа. Энэ нүх рүү орсон хүн мөн адил таслагдж болзошгүй гэсэн үг байв. Гэвч энэ асуудлыг удалгүй шийдсэн юм. Олсонд холбосон камерыг газарт байрлуулсан дэлгэцтэй холбон доош илгээхэд буцааж татах үед л Олс тасардаг болохыг ойлгож авсан юм. Буцааж татахгүй бол дэлгэц камерын дохиог хүлээн авч байсан юм. Камер эсрэг талд юу ч үгүй харанхуй байдлыг л бичиж авсан ч Олс буцааж татагдтал камер ажилласаар байсан нь энэ асуудлыг томоор үзэх шаардлагагүй мэт санагдав. Эцсийн эцэст ийм нөхцөл байдалд зарим нэг техникийн асуудал гарахыг бид хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр дахь асуудал нь нөх хөтөрхий жижиг тул хинч багтах боломжгүй байв. Нүхийг өргөсгөх олон удаагийн оролдлого хийсэн ч хатуу чулуулг нь ямар ч машин механизмыг дийлж чадахгүй маш хүчтэй материал байлаа. Энэ нь бидэнд барайны шугам дээр ирээд давах боломжгүй сааттай тулгарсан мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Эцэст нь нэгэн эрдэмтэн өөрийн 10 настай хүүгээ нүх рүү илгээх хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд тэрээр уг нүхэнд багтах хэмжээний жижиг биетэй байлаа. Энэ санаа хэсэг хугацаанд ихээхэн маргаан дагуулсан ч эцэстээ зөвшөөрөгдсөн юм. Ээж нь корона хот хүүтэн тохирох газар биш гэдгийг мөн нүх гэртээ харих цорын ганц зам гэдгийг нотлох баримт хангалттай байгаа гэж үзэж байв. Хүү үнэхээр зөрөгтэй. Хөөх юм нээжтэйгээ дахиж хизээж уулзахгүй гэдгээ мэдэж байсан ч үүнийг даван туулахар шийдсэн юм. Түүнд радио холбоо өгсөний дараа ээжтэйгээ нулимс туслуулан салах ёс хийж 700 м гүн хар нүх рүү яван орсон юм да. Түүнийг нөгөө талд очсны дараа аюулгүй гэдгээ мэдэгдэх заавар өгсөн. Олсыг татсны дараа ээж нь хүүгээ мэдээллийг хүлээсэн. Тэгээд хүлээсээр л байв. Гэсэн ч хариу хизээж ирээгүй юм. Хэдэн 7 хоногийн турш ээж нь нүхний ирмэг дээр хайр найргүй халуун аадар борооны доор сууж хүүгээ радиогоор дахин дуудах болсон. Ямар нэгэн зүйл буруу болсон эсхийг хэн ч мэдэхгүй. Синтвэ миксээс өөр ямар ч радио долгион хүлээн авч байгаагүй тул бусад радио долгионууд ямар нэгэн шалтгаанаар манай ертөнцид нэвтэрч чадахгүй байж магадгүй юм. Гэсэн хэдиж ирэх баригчид нүхийг өөр хүн ороход хэтэрхий аюултай гэж үзсэн. Гэвч энэ хүмүүсийн бодлыг өөрчилсөнгүй. Энэ нүх бол олон жилийн турш бидний мэдэрсэн цорын ганц жинхэнэ найдварын бэлэгдэл байсан юм. Манай ертөнцийн аимшигтай зүйлс биднийг лав үлэхтэй адил хялбархан устгаж чадхаар байхад нүхээр орох эрсдэл хүлээн зөвшөөрч болохгүй ч санагдсан. Нүхийг цагдаа нар хамгаалж байсан ч ихэнх цагдаа нар хотын нийтлэг үзэл бодолтой санал нэг байсан нь энэ нүх зөвхөн бидний хүүхдүүдэд зориулсан цорын ганц гарц гэж үзэж байлаа. Томчуудын хувьд биш, зөвхөн үр хүүхдүүдийн минь хувьд. Одоо энд би 5 жилийн өмнө хөлсөлсөн өрөөндөө сууж энэ бүхнийг бичиж байна. Сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд олон эцэг эгчүүд шөндөлөөр хүүхдүүдээ нүх рүү оруулах болсон. Энэ ертөнц үнэхээр тэдний байх газар биш. Тэд амьд үлдэж чадах ч тэд илүү дээр амьдралыг хүртэх ёстой. Тиймээс бусдын адилаар би Изабелла гэрт нь буцаахаар шийдсэн. Үүнийг би түүнд хэлэхэд тэр намайг тэрвэрсэн. Бид энэ аимшигт бурхан мартсан ертөнцид ирснээс хойш харж байгаагүй баяр баясгал нүдэнд нь гэрэлтэж байлаа. Би энэ бүхнийг бүхэл өдөржингөө бичлээ. Энэ бол корона тохиолдсон явдлын талаарх миний гэрчлэл. Би энэ дэвтрийг Изабеллад өгнө. Тэр үүнийг аавдаа хүргэж өгч чадна гэдэгт би итгэлтэй байна. Би түүнийг ээж аавтайгаа бас буцах замаа олно гэдгийг нь
зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Удахгүй харанхуй болно. Би Изабеллаг сүүлчийн удаа Фрежагийн талбайд хүргэж өгнө. Уучлаарай хэтэрхий удаасан. Хеленагаас